Лабораторийн ажил номер 5 ус төрөгчийн атомын спектрийг бүртгэж ирээдүгээргийн тогтмолыг тодорхойлох ажлыг тайлбарлая. За энэ ажил хэрэглэгдэх багц нь спектрометр тэжээл үүсгөр ус төрөгчийн атом бүхий хоолой за ус төрөгчийн спектрийг бүртгэгч за тэгээд тавиул холбогдогчнууд за компьютер спектрометр гэсэн програм дэлгэцэн дээр ийм өнгөтэй програм байна. За энийг нээхэд иймэрхүү дэлгэц харагдах нэ. Барчуудыг тэжээл үсгүр толбосон байгаа. Одоо бид нар тэжээл үсгүрээ асаагаад ус төрөгчийн атомын шилээ болоо маань иймэрхүү харагдаж байна. За ингээд дэлгэцэн дээр гарсан энийг бид нар стоп хийгээд маш түргэн хугацаанд. За тэгээд тэжээл үсгүрээ унтраана. За одоо бид нар дэлгэцэн дээр гарч байгаа спектрийг дэлгөөний өртүүдийн тэмдэглэж байгаа. За нэгдүгээр сүнэгтэн дээр улаан өнгийн дэлгөөний өрт маань энэ дээр за ингээд өртөлөд харахаар лямбда тэнцүү 655.3 нанометр. За хоёрдугаар ногоон хөх дэлгөөний өрт маань за энэ 485.9 нанометр. За 3 дахь дэлгүүр маань ягаан цэнхэр. За ягаан цэнхэр маань 432.5 нанометр. За сүүлийнх нь энд тавих шиг байна. За ягаан өнгийн дэлгөөний өрт маань энэ дээр бид нар тавьж болно. За ягаан өнгийн дэлгөөний өрт маань за 386.2 нанометр гэх мэтлэн бид нар дэлгөөний өрт байдаг. За энэ график дээр дарж ийж бид нар өнгөө бас харж болох юм байна. За ингээд бид нар хэмжилтээ нэг удаа бүртгэж аваад 4 өнгийн дэлгөөнийхөө өртүүдийг хүснэгтэн дээр тэмдэглэж аваад эрдүгээргийн тогтмолыг 15-ын 11-р томьёогоор бодож олоод арслууд болон харьцангуй алдааг тооцоолно.